манай гэрийнхэн ер нь бол бүгдээрээ л ном уншдаг. Ээж маань бас номын санч хүн байсан болохоор айгүй их номоор өссөн. Өнөөдөр энэ төвшгийн мэрэгчлээ хэрхэн яаж сонгох вэ гэд энэ номыг авсан. Тэгээ бас энэ исламын шашинтай энэ номыг түрүүн тэр Турк хүн бэлгэлж ирсэн л та. Ер нь бол аавын исламын шашинг судлаа гэж бодож ирсэн. Тэгсэн чинь харин тийм айгүй гоё хөөрхөн үнэгүй гэд өгсөн. Ер нь хэдэн цэглэж ном уншиж одоо их хэлсэн бэ? Ер нь ном унших дуртай юу? Ном унших дуртай. Тэгээ ер нь бол ном уншиж эхэлсэн гэвэл 1-р ангиасаа л эхэлсэн. Намайг цэцэрлэгт байхад бол манай ээж аав хоёр бол айгүй их ном уншиж өгдөг байсан. Тэгээ саяхан уншсан ном гэвэл бас нөгөө Ховдоос Харвард руу гээд тэр номыг бас уншсан. Ер нь бол боловсролын таллууга айл сургуульд яаж орох, хэрхэн орох, мэрэгчлээ энэ мэрэгжил яадаг гэдэг гэх тиймэрхүү номнууд их уншдаг болохоор энэ айгүй гоё сонирхолтой санагдаад. Давуу тал гэвэл одоо үгийн баялаг нэмэгдэн, буруу бичдэг хүүхдүүдэд одоо зөв бичдэг болно. Одоо манай Монголын залуу хүүхдүүд бол үгийн алдаа бол амар их байдаг. Зарим хүүхдүүд бол монголоор зөв ч ярьж чаддаггүй. Тэгээд ном унших юм бол ер нь зөв зэгцтэй ярьж сурна, зөв бичиж сурна, монгол хэл маань устдаггүй.